За өнөөдөр газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцж байна. Тэгээ бид нар Тэнхэг улсын гадаад хэргийн сайд одоо сайдынхаа хувьд анх удаага Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа. За тэгээд айлчлалынхаа 2 дахь өдөр одоо бит хоёр энэ Дорногов аймагт яг одоо үйлдвэр дээрээ ирээд бүтээн байгуулалттай танилцаад маш их сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ мэдээж манай хоёр орны найрамдал харилцааны биелэг тэмдэг болсон маш том төсөл. Бидний одоо эрчим хүч газрын тосны бараг 50-аас доошгүй хувийг хангах энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтанд Энхэг улс оролцож байгаа одоо маш их одоо бахархдаг. Тэгээд гадаадад ийм хэмжээний том үйлдвэр барьж байгаа одоо анхны төсөл гэж гадаад хэргийн сайд өөрөө бас хэлсэн. Тэгээд энэ үйлдвэр дээр ирээд бас танилцуулгуудыг хийгээд яг бүтээн байгуулалтын ажил энд 3800 одоо Энхэг инженер ажилтнууд ажиллаж байна. 3 зүйлийг бас онцолж ярьлаа. Нэгдүгээрт энэ газрын тос олборлох, түүхийд олборлох, судлах, боловсруулах чиглэлд бас энтхийн хөрөнгө оруулалт татах. За энэ чиглэлээр энтхийн томоохон одоо уул уурхайн компаниудад одоо танилцуулга хийж бас урьж авсрах ийм ажлыг бас ярьлаа. За хоёрдугаарт нь болохоор энд яг одоо газрын тосны үйлдвэрийн чиглэлээр бэлтгэгдсэн Монгол инженер техникийн ажилтнууд их цөөхөн байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр одоо Энхэг чүүдээс их сурах, за энэ чиглэлийн мэрэгжлийн нарийн мэрэгжлийн инженерүүдийг бас удаан хугацаанд, урт хугацаанд ажилуулах, за Монгол инженерүүдийг сургах асуудал, за хүний нөөцөө бэлтгэх энэ үйлдвэрийг цаашдаа олон жил одоо авч явахад бол одоо хүний нөөцийн асуудал нэлээд тулгымцсан асуудал. Тэгэхээр энэ хүний нөөцийг асуудлыг одоо сургах ажлыг бас энтхийн засгийн газартаа цааш үргэлжлүүлж их. Өөрөөр хэлбэл энэ төслийг тойрсон бүхэл хамтын ажиллагаанд одоо энтхийн засгийн газар, энтхийн аж ахуйн нэгж, за энтхийн төрийн өмчт компаниудын оролцоо чухал юм а гэдгийг одоо сайд битээр хоёулаа ярилцаж тэгээд цаашдаа бас хамтын ажиллагаандаа энэ том төслөд туршиглээд илүү одоо өргөн хүрээнд хөгжүүлэх асуудлыг ярьсан нь их чухал боллоо. Тэгээ мэдээж газар дээр нэрж үзсэн учраас одоо энд ажиллаж байгаа гэрээсээ хол олон жил болж байгаа Энхэг ажилчид, инженер техникийн ажилчид бол маш их сэтгэл нь хөдөлж одоо их урам зориг авлаа. Бид нар бас Монгол улсад ийм анхны Энхэгийн оролцоотой томоохон бүтээн байгуулалтыг барьж байгуулж байгаа их бахархаж байгаа тухайгаа ярьлаа.